Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй фестивалуудын нэг болох Каннын кино фестивалд Өмнөд Солонгосын шинжлэх ухааны уран зөгнөлт нэгэн кино олонний анхаарлыг татаад байна. Тодорхойлбол Өмнөд Солонгосын нэрт найруулагч Нахон Жини найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт Хоп буюу Итгэр найдвар хэмээх кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Кино урлаг сонирхчдын дунд шуугиан тарж буй энэхүү бүтээл нь хүн төрөлхтний ирээдүйн талаарх гүн гүнзгий философиг үндснөөрөө онцлогтой. Найруулагч Нахон Жин уг киноны дараагийн ангийг хийхээр хэдийнэ төлөж ирсэнэ олон нийтэд албан ёсоор зарласан. Түүний өвөрмөц найруулга гайхалтай зураглал бүхий энэхүү төсөл нь Азийн кино урлагийн нэр хүндийг дэлхийн тавцанд дахин нэг шат ахиулж байна. Энэхүү уран бүтээл нь Каннын дэлгэцнээ гарсан даруйда үзэгчд болон кино түгээгчдийн анхаарлын төвд орсон. Ер нь цар тахал гарснаас хойш Өмнөд Солонгосын кино урлагийн бүтээлүүд ялангуяа Parasite, телевизэн олон ангид Squid Game зэрэг бүтээлүүд дэлхийд дахинд ихээхэн амжилт олсон. Тэгэхээр энэхүү буухайг Hope нэртэй энэхүү кино үргэлжлүүлж байгаа юм байна.